Одоогоос олон жилийн өмнө юмдаа нэг найз охинтойгоо эгчтүү хоёроо дагуулan ирээ орвоо. За. Баахан дэлгүүр хийсчээс ч оройхоо агаарлангаа тоглоомын талбар руу очиж үзэхээр явлаа. Энд Монголд байдаг байсан амар өндөр түсэрдэг бандажтайгаа хоёр талдаа эрзэнтэй нөгөө нэг бандажтайгаа Нэрэл бандаж. хоёр талдаа эрзэнтэй дугуй давцантай юм байна. За тэрийг хараад л манай гурав энэн дээр өсөрч үзье яадгийн таних хүн байхгүй юм чинь л гэж байна. Би ч нэрээ өсөрч үзье гэж бодоод л очлоо. Дөрвөлээ нөгөө бэхэлгээг нь хийж дуусаад л өсөрч алдваа. Хит дэшээ өсрөхөөсөө айгаад тэрүүхэн дэндэл гихүрч ядал манай гурыг нөгөө муу хоёр хужаа чинь хоёр үлнөөс нь зулгааж л тавьсан чинь манай гуравс сух сугсрээд амар хүндэрч автаал алга болтыг. Пүүзэд тэр бууж ирж байгаа царай марай дуус хүү амар үсгэцгэн сэгсээсэн нүүр царай нь хүүхэрсэн нүд мүдэн цэхийгээд нус нулимстайгаа хөдөлсөн. Тэр дуу хоолойны өн гидрэнд бол бүр үнэхээр амар. Би ч бүр илгээ хүртэл инээж байдал нөгөө муу хужаа чинь малид л инээгээд над руу ирдгийн. Би ч цаашаа би гэж юм хэлхийн завдалгүй хоёр үлнөөс барайл авдээ. За тэгэл зулгаар тавьсан чинь би нөгөө муу хужаагийн чинь толгойг нь салдаанд авчирсан зүгүрээд явсан. Яна. Түрүүхэн зурл хүндрүүлэгчтэй өсрүүл амар өндөрт явахгүй л гэж бодсон юм шиг ба. Тэгсэн нэг харсан чинь хоёр гуйны завсраар нүрээ дээшээ харуулад над руу харцаа хоёр гараараа хоёр гуйнаас тас дэврээд царай нь гачин болцсон. Хоёр юм зуралцаар арай гэж нэг юм тогтоосон доо. Тэндээс хүмүүстээ баах инээлээ. Би ч бүр тэр царай нүдэн харагдаад баах инээж байлээ. Тэр үед энд камераас бол стод болох байсан. Тэр хужаа нэг муу Монгол хүүхэн толгойг минь авчуулаад өсөрж илээгээд над чиг ярдгал багт өөргөө.